ижил гараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг таниулах төсөл. Аав ээжийнхээ анхны охин болон эдлэгтээ тэдэндээ амьдралын хамгийн сайн сайхан баяр баясгалыг авчирсан юм. Эцэг их гэр бүлийнхээ тусламжтайгаар 7 настай жаахан Мига 23 дугаар сургуулийн сурагч болохоор догдолж байсан минь саяхан. Төрхийн хүндрэлээс шалтгаалan хөгжлийн бэрхшээлтэй болсноор бусдын өрөвдсөн, гайхсан, бас хүү шоолсон харцны дэрэгдүр мөрөө хавчин өнгөрөөсөн өдрөө цөөнгүй. Энэ олон тохиолдолд хүнд ч харагдахгүй зүгээр л гэртээ баймаар санагдах үеч байсан. За, манай Мигмар Сүрэн бол 2007 он юм байна. Англи хэлний ангид орж ирсэн тийм ээ. 23 дугаар сургууль чинь нөгөө 1-р анги төгсөөд 2-р ангид орсон гар хүүхдүүдээс мэдлэгний төвшингийн шалгалт авдаг гэсэн тийм. Тэгээд миний охин чи их мундаг. Эхний 5-д орж ирсэн шүү дээ. Юугаар их өндөр оноотой орж ирсэн тийм. Тэгээд би анх Мигмар Сүрэнгээ орж ирэхэд нөгөө яг ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна гэж багш нь бол төсөөлөөг байсан. Тэгээд ангидаа орж ирээд суусан чи Мигмар Сүрэн байжсэн. Тэгээд би за одоо яа багш нь бас нэг тухайн үед яг айдас төрчихсэн. Тэгээд ийм хүүхэдтэй би багш нь ажиллаж чадах болов яах вэ? Би нэг яаж сурах болов гэж бодсон. Тэгээд үнэхээр одоо Мигмар Сүрэнгээ өнөөдрийн зэрэгт хүртэл сурахад хамгийн их одоо битээрт их тусалж дэмжсэн хүмүүс бол манай Мигагийн ээж аав хоёр байгаа шүү дээ, тийм ээ. За багшаа та санаа зовох юмгүй ээ. Эхлээд багшийг нь одоо ээж аав хоёр нь сэтгэл зүйн үед аягүй сайн бэлдэж өгсөн. Манай охин бол их одоо бие эрхтний хувьд хөгжлийн бэрхшээлтэй боловч оюун санааны хувьд зүгээр байгаа. Та тэгэхээр жирийн хүүхдүүдтэй яаж харьцдаг вэ? Яг л тийм байдалтайгаа миний охинтой харьцаж байгаараа гэдэг ингээд ээж аав хоёр нь багштан зөвлөсөн учраас одоо чамтай ингэж багшаа болж харьцахад ямар ч бэрхшээл гараагүй. Надад итгэж миний төлөө бүхнээ зориулсан эцэг их гэр бүлийн минь хичээл зүтгэлийн хажууд бусдын харцнаас эмээх нь маш өчүүхэн зүйл гэдгийг ойлгож эхэлсэн минь миний хувьд амьдралаас олж авсан хамгийн том ухаарл байсан юм. Миний төлөө өөрийн ажил, амьдрал, цаг хугацаа мөрөөдлөө хүртэл зориулсан эцэг их болон эрдэмтэн багш нар үеийн найз нөхдийн минь хичээл зүтгэл үргэлж урагшаа тэмүүлэх эрч хүчийг надад өгдөг. Тэдний надад өгсөн тэр их итгэл сэтгэлийг би ч бас бусдад өгч миний нэгэн адил шаналн буй хэн нэгэнд тэдний гэр бүлд өөрийн мэдлэг, цаг хугацаа, сэтгэл зүрхгээ зориулахыг зорилгынхоо нэг хэсэг болгон ажиллаж эхэлсэн. Өдөр бүр сургууль руугаа яаран очиж сургуулийн шатаар алхахад надад туслах найзууд байсан болохоор би өөрийгөө азтай хүнд тооцож явдаг. Энэ л сургуульд би өөрийгөө олж нөхөрлийн үн цэнийг ойлгосон юм. Мегатайгаа ажиллахдаа хамгийн анх эхлээд за одоо энэ хүүхдэд би яг ямар хичээлийн сэдв өгвөл яг энэ хүүхдэд тохирох яг энэ яаж одоо хүлээж авах гэсэн тийм бодол эргэцүүлгийг багштай өгч ирсэн да. Тэрнээс гадна Мегатайгаа ажиллах энэ явцад миний бас арга зүйд их өөрчлөлт орсон гэж би өөрийгөө боддог. За миний хувьд бол өөрийн шав Мигмар Сүрэнд бол хэд хэдэн хичээл багшин зааж ирсэн санагдаж байна тийм ээ. За тэгээ манай Мигмар Сүрэн бол яг хичээлийн явцад бол маш идэвхтэй, чармаалттай. За ер нь бол яг л одоо оюутнууд тийм ээ их сургуулийн оюутнууд ямар байдгүй, ямар одоо хичээл зүтгэлтэй байдгүй тэр хэмжээнд бол хичээл сургалтад бол оролцдог байсан. За хамгийн одоо эхний ширээн дээр суун мөн түншлэн багшийн одоо орж байгаа хичээлийн тухайн өдрийн агуулгад холбоотой чухал асуудлаар асуулт асууна. За асуултаа асуугаад дэлгэрүүлэх шаардлагатай байвал дахиж тодтогч асууна гэх мэтлэн ингээд маш их тийм итгэх зүтгэлтэй оюутан байсан гэж багш нь одоо хэлэхээр байна. Яг тэрхэн үед одоо бас манай ангийн хүүхдүүд бас их хөөрхөн хүүхдүүд байсан тийм ээ. Ямар нэгэн байдлаар ерөөсө багштаач тэр манай Мигмар Сүрэнгийн сэтгэл санаанд ч гэсэн тийм нөлөөлөхөр тийм хүүхдүүд байгаагүй. Маш гоё анги хамт олон одоо өнөөдрийн зэрэгт хүрсэн бас чи бас их азтай сурагч тийм ээ. Тэгээ одоо нөгөө багаадахын яг анги хэлээд явахын бүдээ сүмхэр бибэн тийш дээ.
сүүлд нь дурнагд олсны дараа бүрээ миний төлөө манай ингээсээ явахаа билсэн бүх бүхэн ирээд ордог. Ирж гिचээд ордог байсан тий. Яг бүх хүний тусаад тэгээд өнөөдрийн байдлаа хүлсэн юм болов гэж айгаа бодчих. Тэгээ ер нь нэв штэ. Хүний амьдралд чинь бас нэг азтай юм гэж юу байдаг вэхээр хүн гэдэг юмд чинь хайрлуулж явах хэрэгтэй тий. Тэгэхээр миний охин бол бүх хайрын дунд байсан. Анд нөхдийн хайр, багш нарын хайр, тэгэл гэр бүлийн хайр тийм ээ. За тэгээ сургуулийн захиргаанаас ч гэсэн одоо яг тухайн үед 2 дугаар анги аваад яг хөгжлийн бэрхшээлтэй хөлт орж ирлээ хэрэг энэ танхимд оруулсан бас одоо энэ цайны газартайгаа ойрхон, нойлтойгоо ойрхон гэдэг байдлаар бас энд оруулсан. А хэрвээ манай ингээд 2 мөр 3 давхуртайсэн бол хүүхдлийн чинь бас нэг сургуулийнхаа цайны газарт ороод үзхийсэн гэсэн бас хүсэл төрөх байсан. Тэгэхээр ингээд бүх юмтай бас манай мэмэр сөрөнгө ойртуулж ингэж өгсөн. Одоо манай сургуулийн удирдлагуудад бас их талархав шүү дээ, тийм ээ. Яг бүх боломжийг хангаж өгсөн ийм сайхан байсан. Тэгээд охиныгоо одоо өнөөдөр ийм сайхан сургуулаа төгсөөд ингээд нийгэмд өөрийн дуу хоолойгоо оруулаад ингээд явж байгаад нь багш нь маш их баяртай байна. Тэгээд мэмэр сөрөнгөөр маш их бахархдаг. Одоо тухайн оюутан бол бас дотроо янз бүрийн л зүйл бодож байгаа баг. Тийм ээ, бид нар бол гэхдээ юу бодож байгааг нь бол одоо уудалж ярихгүй бол бас тухай бүр мэдэхгүй шүү дээ. Тэгээ энэ хүн тийм бодож юм уу гэж би тааж мэдэх яах байхгүй тийм. А гэхдээ зүгээр ямар ч байлаа гэсэн одоо хөгжлийн бэрхшээлтэй гэж бид нэр ярьдаг. За одоо шинэ томьёолоор бол энэ багш нь уншихад орчны сав бэрхшээлтэй гэдэг ойлголтоор ярьдаг гэсэн мэлээ тийм. Ийм оюутнуудын хувьд бол миний бодлоор цаарахлахгүйгээр тийм ээ. Одоо би зүгээр энгийн хүмүүстэй адилхан хэмжээнд бас сурч чадна. Би одоо бүтээж чадна, хөдөлмөрлөж чадна гэсэн л хүсэл эрмэлзэлтэй байх юм бол тийм ээ асуудлыг бол өөрийнхөө талд бүрэн одоо шийдвэрлэх боломж байдаг гэж би бол хардаг. Тэгээ өөрөө л хичээх хэрэгтэй хүн нэгдүгээр. За яг субъектив тийм ээ. Субъектийн тухайд бол тухайн хүн би одоо чадна мэднэ гэдэг ингээд хүсэл эрмэлзэлтэй байхад одоо нэг объектив орчин бас их чухал шүү дээ. Тухайн хүнийг одоо тий сайн сургахад нөлөөлөх тийм ээ. Жишээл одоо юу гэдэг анги танхимын одоо тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд одоо тохирсон тохиромжтой байдал. За одоо сургууль руу жишээлх юм бол өөрөө явж чадахгүй тийм ээ одоо хүний тусламж шаарддаг. Эсвэл одоо тодорхой зохих техник хэрэгслийн тусламжтайгаар явдаг энэ хүмүүс байдаг тийм. Тэр хүмүүс одоо тухайн сургууль руу чөлөөтэй нэвтрэх тийм боломжтой байна уугүй юу. За шат гэхэд сургуулийн шат гэхэд тийм тэрэгэн зэртэй хүн жишээлбэл одоо заавал өргүүлэхгүйгээр юу тухайн техник хэрэгслээ холбоод шууд одоо автоматар дэшигээ өгсөх боломж байна уу? Лифт байна уу гэх тийм. Ийм объектив орчны одоо нөлөөллүүд бол аюул бас чухал байдаг. Тэгэхээр тэр тал дээр бол яг нь манай би бол шүүмжлэлтэй хандхаар байна. Манай одоо их сургууль өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа хийж байгаа. Ихэнх одоо их сургуулиуд бол тэр стандартыг тийм хөгжлийн бэрхшээлтэй хүн зориулсан стандартыг хангасан хэсэг тал дээр бол учир дутагдaltaй байдаг. Яг одоо нэг үг хэлэхэд тийм ээ. Саяны одоо миний дурдсан асуудлуудыг шийдвэрлэегүй байдал нь нэлээд их тийм ээ. За тэгэл одоо харааны бэрхшээлтэй оюутнууд байвал яах юм одоо ном сурах бичиг тэр хүнд зориулт юм байна уу? За самбар тийм ээ багшийн ашиглаж байгаа самбар тийм ээ тэр хүнд одоо зориулагдсан байна уу? Тэргээд ингээд авч үзэх юм бол манай улсын одоо боловсролын ялангуяа дээд боловсролын системд тийм ээ одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурч боловсрох орчныг бүрдүүлэхтэй холбогдсон хийх ажлууд бол маш их байгаа. Тийм. За яг хөө эхнээсээ эхлээд бас анхаарал тавиад бол хийж ирсэн. Гэхдээ бол бас л тийм одоо хангалттай төвшин бол байж чадахгүй байна гэж багш нь бол тэр тал дээр жоо шүүмжлэлтэй байр суурьтай байдаг. Тийм. За баярлалаа. Баярлалаа. За босноо. Хүсэл мөрөөдөлтөд хөтлөгдөн эрхцээж болохоор өөртөө хатсан гэмээр шийдвэр гаргасан нь Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд элсэн орох явдал байлаа. Мэтгэлцгээс эхлээд асуудал тулгарч байсан ч хичээнгүй зүтгэсээр мөрөөдөлтөө баг багаар ойрцоор л байна. Нэгэнт ихэлсэн бол тултал нь хичээх хэрэгтэй гэх бодол миний толгойд байнга эргэлзээ байлаа. Хаяа бүтлгүйтэл дагуулдагч амжилт нь олон байсан. Шантрах үе байгаагүй гэвэл бодлоо олно. Харин тэр үеүүдэд намайг дэмжиж эхийг сурах хүсэл тэмүүллийг минь хөглөж урам зориг харилсан
Эрдэмтэн багш нараасаа үнцэнтэй зүйлсийг сорч, мэдлэгт өөрийгөө зориулсан оюутан насны минь онжилууд дурсамж дүүрэн өнгөрсөн юм. Өнөөдөр би ахиад нэг шин сорилын урд жаахан айдастайч бат зогсож байна. Хөгжлийн бэрхшээлтэйч бай, үгүйч бай. Бид бүгд зориг, мөрөөдөл хэмээх нэг л цэгээс эхэлдэг гэдгийг ухамсарлан хамгийн сайнараа байнга хичээх болно. Тийм ээ, би хүний эрхийг хамгаалагч эрх зүйч хөө.